дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын гишүүн Уу Отгонбаяр нарын 8 гишүүдээс 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын их хурл дүргэн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлцүүлгийг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны 2026 оны 4-р сарын 9-10-ны өдрүүдэд хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын ороодод шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын ороо 2026 оны 4-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан явуулсан. Тус байнгын ороо нэгдсэн хуралдааны анхны хэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл тусган эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлцүүлэлт бэлтгэсэн тухай танилцуулгыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олонхын дэмжлэг авсан саналыг нэмж тусган эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.